За сайн байна уу? Гүүгөө минь таныг зориод асуулт асуухаар үрээд ирлээ. За тэгвэл хэдүүлээ дэшээ манай өрөөр. За тэгье. За тэгэхээр гүүгөөний асуултад хариулахад бэлэн байна уу? За бэлэн. Ааха. За эхний асуулт. Та оюутан байхдаа хэр их хайрын захиа авч бас өгдөг байсан бэ? За ер нь бол өгдөг байсан баг шүү. Одоо хөгжим бүжийнхаа манай чинь яг 1-р ангиас хөгжим бүжийн сургалт төгссөн. Тэгэл яг бид нар чинь 12 жил болж төгсөж исэн хийл хөгжмийн мэрэгчлэр. Дээрээс нь давхар төгөлдөр урын мэрэгчлэр төгсдөг. Хөгжим бүжигт бол хүмүүст их захиа өгдөг гэсэн. Бас захиас ирдэг байсан. Тэгэхээр анхны цалингаа ямар ажил хийж хэдэн төгрөг авч исэн бол? Анхны цалин бол яг Камертон хамтлаг 95 онд анх байгуулагдаад бид нар бол яг 15 6 7 8 настай хүүхдүүд байсан. Анхны цалингаараа ээжтэй одоо готлавж өгчихсэн. 18 настай үе рүүгээ эргээд буцаад очих юм бол өөртөө юу гэж захимаар байна вэ? Яг төлөвлөжсэн одоо яг бодож исэн мөрөөдөл чинь бүр яг биелэх учраас үүнээс илүү нөгөө зарим болохгүй байх гэдэг бүтэхгүй байх гэсэн юмудаа бүгдийг одоо ихтэлтэйгээр өшөө илүү сайн одоо хийл гэж улам илүү сайн захих байсан баг та. Танд ямар нэг цуглуулга байдаг уу? Надад цуглуулгууд байгаа. Жишээлбэл яг миний ажлын өрөөнд яг миний цуглуулга нэг хэсэг байна. Энэ бол би нэг акшн фигюр одоо цуглуулдаг. Хэдүүлээ харах уу? За тэгье. За энэ бол миний одоо хамгийн одоо нандин одоо хэсгүүд байгаа. Тэгээд яг эдгээр бол голцоо киноны жүжигчид, киноны дүр, спортынхан, тэгээд домог болсон одоо Elvis Presley, Michael Jackson, Bruce Lee гэдэг юм ингээл эдний яг одоо бодит одоо биений хэмжээгээр хэд дахин багасгасан. Дээрээс нь хэрэгэлдэг хувцс, хунар бүх зүйл одоо Jordan-ы жишээлбэл бүх пүүзүүд нь ч юм уу хайрцагт байдаг ч юм уу хувцсын солиод болоод байдаг ч гэдэг юм уу. Энэ бол яг Interbay гэдэг яг брендинг акшн фигуруудыг ихэд цуглуулж энд бас миний хэсгүүд байгаа. Одоо энэ жишээл дандаа л нөгөө жишээл Godfather киноны одоо тий гол дүрч байдаг нь Charlie Chaplin ч гэдэг юм ингээл маш олон юмдаг. За тэгээ энэ хоббигийн нэг хэсэг маань энэ. Дээрээс нь би CD цуглуулах, дээрээс нь пианино цуглуулах одоо хобби байна да. Ааха. За дараагийн асуулт. Та ямар гар утас хэрэглэдэг вэ? За би сүүлийн 4 жил ер нь Huawei-гийн утсуудыг ер нь хэрэглэж байна. Тэгэхээр одоо одоогийн байдлаар бол яг Huawei-гийн P40 Pro хэрэглэж байна. Танд Huawei-гийн P40 сериесээс онцолж хэлэх 3 зүйл. За мэдээж бол хамгийн түрүүнд камер гэж хэлнэ. Хоёрдугаарт бол үйлдвэрлэлийн систем бол маш хурдан. Дээрээс нь бүх төрлийн одоо апп-уудыг татаж хэрэглэх тийм бүх бүрэн боломжтой. Та хамгийн сүүлд хэн рүү мессеж хийсэн балаа? Хамгийн сүүлд би одоо хүүхд рүүгээ мессеж хийсэн байна. Хичээлээсээ тарчлаа гэдэг. Хамгийн их идэвхтэй ашигладаг 3 аппликейшнаа нэрлэл гэвэл. За яг Huawei дээр бол одоо хамгийн түрүүнд одоо идэвхтэй ашиглаж байгаа мэдээж нөгөө Vital Search байна. Энэ бол нөгөө нэг яг одоо хүмүүс чинь зарим нөгөө Google-гүй болчлоо ч гэдэг юм ингээд байгаа шүү дээ. Яг Vital Search дээр бол ерөөсөө бүхэл өөрийн чинь дуртай бүх хэрэгэлдэг аппликейшнуудаа энэгээр татчихна. Тэгэхээр энийг бол би тогтмол хэрэглэж байна. Дээрээс нь мэдээж миний одоо аль бие усны Instagram, тэгээд миний аль бие усны Facebook page, дээрээс миний Bolt, аль бие усны YouTube channel ч гэдэг юм. Тэгээд Twitter ч гэдэг юм ингээд яг л миний гол хэрэгэлдэг зүйлүүд байна. Та дагагчдынхаа сэтгэлд хариулт өгдөг үү? Би бол тогтмол өөрийнхөө сошиалыг өөрөө дандаа хөтлж явдаг. Болж өгвөл би дандаа хариу бичээж тэднэртэй ингээд яг л гоё дотнод байхыг хүсдэг. Ирмэлцдэг. Цахим орчинд дагагчтаасаа авдаг хамгийн сайхан мэдрэмж болоо. Мэдээж хамгийн сайхан мэдрэмж бол шинэ уран бүтээлийн маань дэмжиж, дээрэс нь ингээд нөгөө миний уран бүтээл дээр гоё санал бодлоо хэлээд, гоё урмын үг, дээрэс нь гоё шүүмжлэл, дараагийн бас анхаарах ёстой зүйл ч гэдэг юм уу, жинхэнэ фэнүүдийн зөвлөгөө надад маш их таалагддаг. Энэ жилийн Voice шоуны ялагч ядмын хамгийн сайн 3 зан чанарыг нэрлэх гэвэл та юу гэх вэ? За мэдээж энэ жилийн хувьд манай Voice show бол маш амжилттай болж өнгөрсөн. Тэгээд манай багаас Bolt team-ээс ялагч төрсөнд бол манай багийнхан тэр чигээрээ баяртай байгаа. За мэдээж ядмын хувьд бол мэдээж шоуны туршил төмөр хоолойд ядам гэдэг одоо өргөмжлөө өөрөө авсан. Дээрээс нь маш одоо дайчин шагуу. Дээрээс маш онцлог
одоо өрмөгц тембер одоо Монгол бас дийлэн байгаад байдгүй өрмөгц тембер хоолойтой. Танд бие үсэхдээ зүйл хэдэн ширхэг байдаг вэ? Яг миний зүүдэг бол яг анхны зүүдэг байгаа. Жижигэрсэн миний зүүдэг байгаа. Сүүл би бас өөртөө дахин одоо яг зүүдэг зүйлт хийсэн. Дээрээс нь бас цөөн тоогоор фэнүүдтэй ч юм уу ингээд зориулсан зүйлүүд бас байдаг. Танд спортоор хичээллэх үедээ сонсох дуртай дуу байдаг уу? Би болж өгвөл спортоор одоо дуугүй хичээлхийг ирмэлцдэг. Яагаад тэгэхээр миний ажил өөрөө маш их дуутай холбоотой, чимээтэй учраас би илүү фитнес хийхдээ ямар ч дуугүй хийхийг ирмэлцдэг. Фитнесээр хичээлмээр байгаа хүмүүст хандаж юу гэж зөвлөмөр байна вэ? Маш нарийн одоо дэглэм, хуваар, дээрэс нь яг нөгөө мэрэгжлийн багшийн зөвлөгөө хэрэгтэй. Дээрэс нь хоолны одоо яг зөв одоо дэглэм хэрэгтэй. Урлагийн хүнд ямар үнэт чанар байх ёстой гэж боддог вэ? Урлагийн хүнд дандаа чанартай зүйл бүтээх, дээрэс нь ард түмэн сонсогчныг үргэлж сэтгэл, санаа, гоо зүй, бодол санаа бүх зүйлийг нь гоё дандаа гоё урмын үг одоо тэг урам өгдөг, дээрэс нь дандаа амьдралд нь дандаа гоё аз жаргал бэлгэлдэг л ийм л зүйлүүдийг урлагийнхан хийх хэрэгтэй байна. Бидэнтэй Гэргитэйгээ анх танилцж ирсэн сайхан түүхээсээ хавалцаач. Бид хоёр 95 он танилцсан. Одоо яг 28 жил хамт амьдарч байна. Хүүхдүүдтэй ямар хүмүүжил олгохыг зорддог бол? Хүүхдүүд маань яг хүн байгаасаа гэж боддог. Яг л өөрийн хүнээ хайрладаг, эх орноо хайрладаг. Дээрэс нь өөрийнхөө чаддаг зүйлээ олж авч тэрүүгээрээ амьдардаг. Эрэгтэйчүүд нь эмэгтэй хүнийг хайрладаг. Эмэгтэйчүүд нь эрэгтэй хүнийг хайрладаг юм хүмүүс бол асаа л гэж боддог шүү дээ. Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Хамгийн сүүлд миний хувьд энэ records label, дээрэс нь хөгжмийн зах зээл, дээрэс нь одоо энэ хөгжмийн зах зээлтэй холбоотой IT-ийн чиглэлийн ном судалгаануудыг илүү манай компани ажлын шугамаар одоо нэлээд тэрийг судалж уншиж байна. Өөрийгөө урамшуулж хэлэх дуртай үг. Одоо үргэлж чиний зүйл одоо бүтэн, тийм учраас маш сайн шаргуу үйлдвэрлэх хэрэгтэй. Тэгээд үргэлж чанартай зүйлийг хийх ёстой гэж одоо өөрөө байнга одоо зоригжуулдаг. Хамгийн сүүлд хаашаа аялсан бэ? Хамгийн сүүлд сая булган нутгаар аялж чадсан. Та аавынхаа ямар зан чанарыг өвлсөн гэж боддог вэ? Манай аав их нямба зарчимч хүн байсан. Аавынхаа бол илүү нямба чанарыг нь илүү дүүрээсэн болов уу гэж бодож байна. Тэгвэл ээжийнх нь хэлж исэн хамгийн нандин сургаал юу вэ? Мэдээж ээжийн хамгийн гол зүйл бол мэдээж хоолой сайд, эрүүл гоё өвчин зовлон тусахгүй байгаарай. Дээс сайн амраарай гэж хэлдэг ээж. Та амьдралын чиг шугамаа хэрхэн залж явахыг хичээдэг вэ? Тийм, амьдралын одоо шугамаа бол мэдээж өглөө болгон ажилдаа явахдаа аз жаргалтай, дуртай ажилдаа явбал орой харихтаа бас гэрлүүгээ аз жаргалтай, дуртай гэрлүүгээ харих хамгийн аз жаргалтай амьдрал юм болов уу гэж боддог. Тэгэхээр яг одоо гөөгөө минь танаас хамгийн сүүлийн асуулт асуух чинь. Таны ойрын хугацаанд хийхэр төлөвлөсөн ажил. Ойрын хугацаанд хийхэр төлөвлөсөн ажил гэх юм бол манайх албан ёсны бие production олон улсын сүлжээ records болж байна. Энэ бол яг Английн тоног төхөөрөмж, дэлхийн алдартай SSL Board Council-аар тоноглогдсон. Дээрээс нь Америкийн топ sound studio designer одоо Westlachod гэдэг компани одоо манай студи хийж бүтээж эргэжил манайх Монгол улстай анхны удаа дэлхийн жишгийн A стандартын Studio Records ашиглалтанд оруулахаар бид зорж ажиллаж байна. Маш сайхан мэдээ. За тэгэхээр бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Танд амжилт бүтээлийн дэд хүсье. Маш их баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн амжилтыг хүсье. Баярлалаа.